3 дугаар бүлгийнхаа гол картуудыг сонгож авцгаая. За бүгдээрээ одоо энэ картаараа таны бодож буй хүний чинь өнгөрсөн дэх амьдралыг, урд насны амьдралд ямар мэдрэмжтэй, ямар хүн байсан, таныг юу гэж бодож байсан тэр талаар энэ өдрөөрөө бүгдээрээ карт авцгаая. Энэ картаараа бүгдээрээ таны өнгөрсөн дэх амьдрал ер нь ямар хөө байсан, энэ харилцааны талаар ямар мэдрэмжтэй байсан, за дээрэс нь та ямар хүн байсан гэдгийг одоо бүгдээрээ гаргаж ирцгээе. За бүгдээрээ одоо энэ картуудаараа өнгөрсөн дэх тэр хүн болон таны энэ харилцааны талаарх хэрэгтэй үгсийг олж байгаа.
картуудыг ишгнэ ингээд тавьчих. 3 дугаар бэлгийн маань гол карт маань 3 зоос байсан. За тэгэхээр та хоёр маань яг ингээд бусад картуудаа ч гэсэн ингээд харахад яг шууд ингээд биендээ хайртай болоод ч тийм үү яг нэг тэгж одоо урд насандаа танилцаагүй ямар нэгэн юм хамтрагчд хамт ажилладаг байсан ч гэдэм үү хамт нэг зорилготой нэг хүсэлтэй байсан тийм зүйлээс одоо болж танилцчихсан хүмүүс харагдаж байна. За тэгээд энд ингээд 9 сава 10 сава зэрэгцээд гараад ирсэн. Тэгэхээр та хоёр маань баг энэ тэнцүү ингээд маш их юм хүсэл эрмэлзэлтэй маш их одоо энэ амьдралыг босгох гэсэн ийм маш их шаргуу хүмүүс байсан хандаас харагдаж байна. За тэгэнгүүт 9 зоос нь эмгтэй 9 сава нь эмгтэй хүнээр дүрслэгтэй 10 зоос нь 10 сава нь болохоор бас эрэгтэй хүнээр дүрслэгдсэн байгаа нь цаанаас энэ карт гарч ирснээс учиртай баг. Тэгээ энэ чинь ийм цайцтай. Тэгэхээр та хоёр маань нэг юм цайцтай магадгүй ордонтой. За тэгээд ийм нэг язгууртан хоёр хүн хоорондоо одоо суусан тий. За байгаа харагдаж байна. За тэгэнгүүт яагаад тэгж бодож байгаа вэ гэхээр энэ талд маань эрэгтэй талд буюу таны бодож буй одоо тэр эрэгтэй эмэгтэй бодож буй талд болохоор хааны эслэм гараад ирсэн. Тэгэнгүүт энэ талаар эмэгтэй тал дээр болохоор бас ингээд хүзрүүд гарч ирсэн. Дандаа зоосны үзэр гарч ирсэн. За тэгэхээр та хоёр маань урд насандаа энгийн нэгэн одоо гэр бүл ч гэдэм үү энгийн одоо арт иргэд байхаас илүүтэйгээр арай илүү зэрэг дэвтэй арай илүү одоо нэг юм хүмүүс байсан харагдаж байна. За тэгээд одоо миний одоо уран төсөөллөөр бол та хоёр маань ингээд хоёр талаасаа тий нэг юм гэрээгээр суусан гэрээгээр одоо гэр бүл болсон ч гэдэм үү. Тэгээд тэр явцдаа бие биендээ ингээд сэтгэл алтарсан бие биендээ сайн болсон хайртай болсон. Тийм хосууд шиг айгүйх мэдэгдэж байна. Явц дундаа. За тэгээд хоёулаа хоёр талд маш их зүйлтэй, маш их одоо юм хүсэл эрмэлзэлтэй, хоёулаа одоо маш их зүйлийг хийж бүтээх, байгаа зүйлээ өөрсдөө байгаа зүйлийг илүү ихийг одоо илүү их болох, тэгээ өргөжүүлж тэлэх бас зорилготойгоор одоо биеинтэйгээ учирсан. За тэгэнгүүт яг ийм зүйлээсээ гадна бас өөрсдөө давхар ийм сэтгэлийн шарах ч гэдэм үү, тийм зүйл бас ихтэй харагдаж байна. Одоо энд 8 сэлэм 10 сэлэм 2 зэрэгцээ гараад ирсэн. Тэгэхээр та хоёр маань одоо ингээд гэр бүл болоод те ингээд харилцаагаа ингэснийхаа хажуугаар давхар маш их зүйлийг золиослсон, маш их зүйлийг эргцүүлж боддог, те шаналдаг байсан харагдаж байна. За тэгээд энэ талд ингээд эмэгтэй тал буюу таны одоо өнгөрсөн урт насны амьдралыг энд харуулхад та бол яг л нэг юм юугаарч дутахгүй маш их одоо юм баян чинэлэг эрх мэдэлтэй өссөн одоо нэг юм айлын охин тэг гүнжиж гэдэм үү хэрхэн зэрэгтэй тийм хатагтай байсан. Тэгэнгүүт та энэ эрэгтэй хүнийг болохоор яг л нэг юм миний гэр бүл болох тий энэ нэг юм гэр бүлийн энергиэр гэр бүлийн одоо энэ хүнийг тийм миний нөхөр байж чадна, миний хүүхдүүд эцэг байж чадна тий. Одоо миний энэ байдлыг бас ингээд дэмжиж явах чадамжтай ч гэдэм үү. Яг нэг юм халуун дулаан гэр бүл гэдэг өнцгөр та энэ хүнийг харж исэн. Тэгэнгүүт эрэгтэй тал бол эхэндээ тийм байдалтай байгаагүй ч гэсэн яваанда танд сэтгэлтэй болоод таныг их одоо таныг ингээ харахаар догтлдог танд гисэн юм сэтгэлтэй болсон харагдаж байна л та. Тэгэхээр магадгүй урд насандаа та хоёр маань эмэгтэй төрүүлээд те энэ эрэгтэйдээ хайртай байсан. Тэгээ тэрийг илэрхийлж чадахгүй явсаар агаад хоёр талаасаа гэрээтэй ч гэдэм үү те ингээд нэг юм хилэлцлийн одоо төвшөнд биентэйгээ суугаад тэгээд одоо биендээ аль нь биендээ татагтаад тэгээд энэ одоо энэ цамхагаа энэ цайзаа маш их юм өргөжүүлээд за нэг хот тосхон ч гэдэм үү удирддаг ч гэдэм үү те маш нэг тийм мундаг одоо хосууд байсан харагдаж байна. Илүү ийм одоо ажил төрөлтэй, ажил төрөл талтаа илүү ийм амбицтай тийм хосууд байсан харагдаж байна. За тэгээд хоёулаа маш их юм үүрэг хариуцлагатай, маш их зүйлийг ингээд золиослсон, маш их зүйлийг боддог. За ийм байсан. За дээрэс нь
magician үзрээс гарч ирсэн. Тэгэхээр та хоёр маань маш их зүйл, маш их юм дотоод ирч хүчтэй, маш их өгөгдөлтэй, тэгээ энэ улс их орноо ингээд аваа явах бүрэн чадамжтай, өөртөө итгэл дүүрэн. За тэгээд энэ бас high priestess үзэр гарч ирсэн. Тэгэхээр та хоёр маань маш их юм нууцтлаг, ийм мэдлэг, тэгээ мэдрэмж айгүйх өндөртэй. Бүр ингээд мэдрэмж маш их тулсан. Тэгээ альва зүйлийг ингээд сэтгэл хөдлөл гэхээс илүү, эсвэл логик сэтгэл гэхээс илүү мэдрэмжээр альва зүйлд айгүй ханддаг. Тийм харилцаатай хүмүүс бас байсан харагдчихэв. За тэгээд энд shadow side гэдэг хөдөр маань буруу гарч ирсэн. Тэгэхээр яг одоо энэ хөдрийг би ингээд та хоёрыг яг нэг юм ван тэ ноён хатан дээр байсныг бодоод байгаа юм. Энд бас давхар юм та хоёрын маань маш их стресстүүлдэг, маш их одоо ингээд бодол татуулдаг байсан зүйл маань энэ гадны нөлөөтэй ийм хин нэгний явуулга тэ одоо хин нэгний ийм муу явуулга, муу яриач гэдэг юм уу, ийм зүйл та хоёрын амьдралд айгүйх нөлөөлөөд тэгээд та хоёрын маань амьдрал одоо хамтын амьдрал маань дууссан байх магадлалтай. Тэгэхээр кинон дээр гардаг шиг те хаахтан хоёрыг ингээд хоёр талаас нь суулгачдаг. Тэнгүүд эцгийн тал ч гэдэг юм уу, ахтны тал ч гэдэг юм уу ингээд хоорондоо жоохон зөрчилтэй те. Тэгээд энэ хоёрынхоо дунд ингээд яс хаяал те хин илүү засгийн эрх мэдлийг авах ч гэдэг юм уу. Яг нэг тийм тулаан үүссний улмаас та хоёр маань бие биендээ хайртай байсан ч гэсэн дотроо хоёр талд айгүйх шаналдаг, айгүйх одоо их зүйлийг даван туулдаг те маш их юм юутай том ачааг хариуцлагыг хоёр талдаа аль аль нь их үүрч явсан. За нэг тийм. Тэгээд ийм ачаа хариуцлага маш их бодвол дээрэс нь хүмүүсийн одоо энэ явуулга те эдгээр зүйлүүдээсээ болоод та хоёр маань бие биентэй энэ хайртай, энэ хайрын сэтгэл, энэ гэр бүл гэдэг зүйлээ хариуцлагаасаа болоод орхисон. Тэ өөрсдийнхөө одоо энэ хайр сэтгэлийг зүгээр энэ хариуцлага нэр хүнд те иймэрхүү зүйлүүдээсээ болоод энэ харилцааг ингээд үгүй хийсэн, тэ дуусгасан байдалтай харагдаж байна. За тэгэхээр ерөөсөө энэ наснда та хоёр маань яах гэж учирсан бэ гэхээр баг зэргийн юм карм колмо байж болно. Одоо нэг юм өөрсдийнхөө тэ ийм хариуцлага, энийх одоо нэр хүнд, энийх ачаа нас ангижирч зөвхөн яг энэ хайр дээрээ өөрсдийнхөө энэ гэр бүлийг бүтээх тал дээрээ ч гэдэм юм төвлөрөх гэж энэ амьдралтаа учирсан байж болно. За тэгээд эмэгтэй тал маань болохоор одоо таны тал бол за урд насндаа маш их нэр хүндтэй, за мэдээж маш их баян татгалан, за дээрэс нь их алсын хараатай, за тийм эмэгтэй хүн байжээ. За тэгэнгүүт та тэр хүнийг бол ерөөсөө л яг миний юм жинхэнэ хань тэг гэр бүлийн ад жаргалын төр зургаар ингээд энэ эрхтэйг хардаг байсан. Дээрэс нь энэ эрхтэй хүндээ маш их шундаг, одоо маш их юм таталцал мэдэрсэн энэ эрхтэй хүнээсээ дотоод одоо тий хүсэл нь энэ эрхтэй хүнд маш их татагдчихсэн. Дээрэс нь ингээд гэр бүлийн тал дээрч тэр за тэгээд та маш нэр хүндтэй тий ингээд бусдад одоо ингээд маш их юм өндрөөр үнэлэгддэг. За тэгээд айгүй юм мундаг гэр бүлтэй, айгүй их юм баг дутагдаж гачигдах зүйлгүй яг нэг тийм нэр хүндтэйг энэ баг зүудагч юм шиг тийм яг үндэ та дотоод сэтгэлтэй маш их зүйлийг боддог, маш их юм стресстэй ерөөсөө ингээд бусдад нэг юм илүү тэг өөрхөө юм дотоод юм сэтгэл мэдрэмжийг илүү их гаргаж чаддгүй дотгошоогоо их тийм хүн байсан харагдаж байна. Өөрийгөө одоо ингээд хамгаалдаг тэг энийг илэрхийлэхгүйгээр ил гарахгүй дотоод мэдрэмжээ гэдэг юм уу ингээд бүх зүйлийг ил гарахгүй бэжиж ингээд өөрийгөө хамгаалдаг. Энэ их стрессээ, энэ их бодлоо ерөөсөө илэрхийлдэггүй төрлийн хүн байсан байна. За тэгээд та энэ харилцаан дээр ерөөсөө нэг юм шудраг хандаж чадаагүй, үнэн байж чадаагүйтэй айгүй харамсдаг. За илүү их одоо ажилтай, илүү их одоо юм хариуцлага гэдэг зүйлтэй илүү их одоо төвлөрөөд яг энэ харилцаан дээр үннээрээ байж чадаагүйтэй бас их харамсдаг.
би одоо ингээд үннээрээ сэтгэлээ илэрхийлээгүй те үнэхээр ингээд чам татагдчихсан гэр бүл болсон ч гэдэм юм уу үнэхээр юм ад жаргалтай сэтгэл хангалуун дүүрэн дулаахан юм гэр бүлийг энэ хүнтэй зогслоож чадандаа гэж бодож исэн бодлоо энэ хүнд ерөөсөө хэлээгүй энэ хүнд ерөөсөө шудраг хандаагүй. За тэгээд тэрнээсээ болоод маш их стресстэй тэгээд тэр зүйлээсээ болоод өөрийгөө айгүй хүчгүй сул дороогоор ашиглалт одоо мэдэрдэг байсан. Яг үнэндээ энэ хүнтэй маш их юм холын ирээдүг хардаг ийм ад жаргалыг хамт бүтээхийг хамт ад жаргалтай амьдрахыг айгүй хүсдэг байсан. Ингээд энэ хөдрүүдээс уусаа харагдчихээн. За тэгээд одоо энэ амьдрал дээрээ та бүхэн маань энэ урд насныхаа амьдралаас юу сурах вэ гэхээр өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг илэрхийлж сурах, үнэн хандах, за шудраг байх тий энэ хүнтэй ирээдүгээ харж байгаа тохиолдолд тэрийгэ нууж хаалгүйгээр илэрхийлэх. За дээрэс нь өөрийнхөө нөөц бололцоог, өөрийнхөө чадварыг бүрэн дүүрэн илэрхийлэх тал дээр бас урд наснаасаа сурах хэрэгтэй байх нэ. За тэгэнгүүт урд наснаасаа энэ харилцаан дээр бас юу сурах хэрэгтэй вэ гэхээр бусдын үгэнд одоо итгэж бусдын үгээр үг хийх тал дээр бас анхаарах хэрэгтэй байх нь байна. Дээрээс нь хоёулаа хоёр талд ачаа үрж байгаа. За тэгэхээр биеийнхээ ачаанаас хөнгөлөлцөх тий сэтгэл одоо оюун бодлын хувьд хит их зүйлийг бодож тий сөргөөр бодож өөрөө өөрийгөө шархлуулахгүй байх, өөрөө өөрийгөө одоо энэ бодлын хүлээсэндээ оруулахгүй байх тал дээр бас анхаарах хэрэгтэй. За дээрэс нь өөрийнхөө мэдрэмжинд итгэх. Би бол айгүй хүч чадалтай энэ харилцааг ингээд аль аль тал маань ингээд авч явах ч тийм үү тийм хүчиндээ өөртөөхөө мэдрэмжинд итгэх. За ийм зүйлийг бол урд наснаасаа одоогийнхаа амьдралд хэрэгжүүлж одоо сурах ёстой зүйлүүд маань байх нь. За тэгэнгүүт зүүн талд болохоор таны бодож буй хүн энэ харилцаан дээр урд насн дээр ямархуу үзэл бодолтой, ямархуу хүн байсан. Одоо энэ амьдралдаа энэ хүн яг ямар зорилготой, юуг сурах ёстой вэ гэхээр за энэ хүн маань урд насндаа маш ухаантай, альва зүйлийг юм логик сэтгэлгээгээр хардаг. За дээрэс нь байгаа зүйлдээ маш их юм сэтгэл хангалуун байж чаддаг, бүрэн дүрэн одоо ингээд таашаалыг мэдэрч чаддаг ч гэдэг юм уу. Тийм хүн байсан байна. За тэгэнгүүт танд бол бүр үнэхээр нэг юм одоо үнэхээр ингээд энэ урд наснда тийм хоёр талаас гэрээгээр суугаад ч тийм үү ингээд хариуцлага тий энэ үр ачаанаасаа болоод та хоёр маань ингээд бусдын явааргүй юм явуулга тий иймэрхүү зүйлүүдээс болоод салсан ч гэсэн энэ хүн бол танд бүр ингээд хоёргоо сэтгэлээр маш юм чин ариун сэтгэлээр танд хандж исэн. Таныг харах болгондоо догтлоо. Таныг нэг юм зүрх сэтгэлтэй гэдэг зүйлийг нь та ингэж мэдрүүлж өгдөг байсан. Та бол яг л нэг юм бурхны дуудлага шиг тий дохио шиг санагддаг байсан. Та бол ерөөсөө таныг харах болгондоо догтлоо. Гэхдээ тэрийг өөрөө нуудаг. Тий ягаад тархиараа сонголтыг илүү юм логик сэтгэлгээгээр ч гэдэг юм уу. Сэтгэл зүрхэд дагахаас илүү логик сэтгэлгээгээр ингэж харьцдаг. Амьдралаа авч явдаг ч гэдэг юм уу те маш их юм алсын хараатай тийм ихтэй хүн байсан. Таныг бол тань руу те маш их юм догтлдог, маш их бүлгэлсэг, ийм чин ариунхан, цэвэрхэн те цагаахан сэтгэлээр танд ханддаг байсан. Таныг бол өөрийнх нь сэтгэл мэдрэмжийн хувьд маш их юм хангалуун байлгаж чаддаг. Таны хажууд байгаагаараа ингээд сэтгэл те зүрх нь ингээд дүүрэн мэдрэмжийг авдаг. Дээрэс нь ингээд таныг бол ингээд надад ингээд ирсэн баг бурхны бэлэгч гэдэг юм уу те. Яг тийм байдлаар ханддаг. За дээрэс нь давхар та хоёр маань ийм хамтрагчийн байр суурьтай байсан. Хамт ажил хэрэг те хамт одоо ингээд өсөж дэвжих, хамт одоо ингээд илүү зүйлийг хүртэхийн тулд те илүү зүйлд хүрэх, илүү амжилттай байхын тулд та хоёр маань яг ийм хамтрагч шиг яг ингээд ихнэр нөхөр гэдгийнхээ хажуугаар давхар хамтрагч шиг санагддаг байсан. За дээрэс нь та нэг энэ хүний ийм сэтгэлийн шарах, зовнил гэдэг зүйлийг та ингээд ангижруулж өгсөн. Таныг харахаараа энэ их ийм зовлон ч гэдэг юм уу сэтгэлийн энэ шархаасаа ингээд ангижирч чаддаг, мартаж чаддаг байсан. Дээрэс нь та хоёрын одоо энэ харилцааг урд насныхаа энэ дуусгасан харилцаанаас болоод маш их шаналсан, маш их юм төөрөгдсөн байдалтай, маш их шаналсан харагдаж байна. Яг нэг энэ эрэгтэй хүний хувьд ингээд нэг юм
төөрөгдөөд юу хийхээ мэдэхгүй ч гэдэг юм уу те, нэг юм бодлоо ийм үед маань та гарч ирж энэ хүний амьдралыг ингээд гэрэлтүүлээд те гийгүүлсэн гэдэг мэдрэмжтэй энэ хүн маань байдаг байсан байна. Танд бол бүр үнэхээр бүрэн дүрэн одоо сэтгэл хангалуун дүрэн байдаг байсан. Тэгэнгүүт яг одоо нэг юм гадны нөлөөтэйгээр ч гэх юм уу өөрийнхөө давхар энэ хит ийм толгоогоо ажилуулдаг хит их зүйл боддгоосоо болоод бас айгүй шаналдаг. Одоо энд 10-нд бас манай эрэгтэй хүн дээр таны боддог хүн дээр гарч ирсэн байна. Маш их зүйлийг боддог ийм ар нураасаа хутуулсан магадгүй тухайн урд наснда таны талаас одоо энэ хүн нэг юм хууртагдсан ч гэх юм уу те. Заавал одоо хууртагдана гэдэг чинь те энэ бусад хүмүүсийн явуулгүй гэдэг ийм явуулганаас болоод та ингээд энэ хүн одоо танд нэг юм итгэл нь багассан ч гэдэм үү нэг ар нуранаас хутга авсан юм шиг санагддаг. Тэгээ ингээд нэг юм ерөөсөө өөртөөсөө гэхээсээ илүүтэйгээр дандаа юм бусдын нөлөөтэйгээс бусдын одоо зүйлүүдээс болоод та хоёр маань айгүй хэм сэтгэлийн шарахыг дээрээс нь маш их дарамтыг мэдэрдэг байсан ийм харилцаатай санагдчихэв. Яг л одоо нөгөө дээр үеийн хаахтантай ч гэдэм үү тийм кинон дэр гардаг шиг л те нэг юм мэдрэмж буугаад байна. За тэгээд энэ харилцаан дээр маань болохоор юу боддог байсан талаараа гарсан өгнүүд маань болохоор Wild and Wonderful гэдэг хөтөр гарч ирсэн. За тэгээд энэ хөдрийн маань утга болохоор яагаад одоо нөгөө хязгаарлалт те нэг юм бодолт байдалд анхаарлаа хандуулдаг вэ? Амжилт тэгээд гайхамшиг нь заавал нэг юм арга барил те заавал нэг юм тайлбар те ер нь бол хэрэг байдаггүй. Зүгээр ингээд нэг ид шид гэдэг зүйлийг ч гэдэм гайхамшиг гэдэг зүйлийг зүгээр гайхамшигаар нь л хүлээж ав. Заавал ингээд логикоор хүлээж авах шаардлага байхгүй гэдэг юм. Тийм утгатай хөдөр гарч ирсэн байна. Тэгэхээр ер нь бол таны амьдралд өнгөрсөн дэх ингээд юм гайхамшиг те ийм гинтийн магадгүй та хоёр маань биеиндээ хайртай байж идэл та хоёрыг хүчээр ингээд суулгацсан гэсэн чинь тэр хоёр нь яг өндө хүчээр суулгачлаа гэж бодож итэл та хоёр маань аль аль нь дуртай аль аль нь биеиндээ гэсэн сэтгэлтэй байсныг энэ нэг юм гайхамшигт байсан санагдчихэв. За тэгээд тэгэнгүүт итгэл найдвар ер нь хаана байдаг вэ? Тэ итгэл найдвар хаана байна гэдэг ийм хөзраас гарч ирсэн байна. За тэгээд энэ хөзөр маань болохоор өнгөрсөн одоо урам хугаралтай өнгөрсөн дэх одоо энэ ялагдсан зүйл маань таныг одоо амжилтанд хүрэхэд саад болно гэдэгт бити итгээ. Таны өнгөрсөн дэх алдаа бол ерөөсөө таны одоогийн ирээдүйд болох амжилтанд чинь ерөөсөө саад болохгүй. Жинхэнэ амжилт бол одоо сургамж авснаар тий алдаанаасаа сургамж авснаар та бүхэн маань жинхэнэ амжилтанд хүрдэгэ. За тэгээд одоо итгэл найдвартай одоо зүрх сэтгэл бол хизээж бууж өгдөггүй гэсэн хөзөр байна. За тэгээд дараачих нь болохоор make room гэдэг хөзөр байна. За тэгээд энэ хөзөр маань болохоор за амьдралтаа одоо юу гэдгийг эерэг өөрчлөлтийг хүлээж авах орон зайг одоо бий болгоо. Дээрээс нь одоо өөрийнхөө одоо хийж буй бүтээж буй одоо энэ ирээдүгээ тэг одоо ирээдүйд хийж бүтээх зүйлтэй одоо тохирохгүй зүйлийг хаяа. Тохирохгүй зүйлээ хаяад дээрээс нь эерэг өөрчлөлтийг хүлээж авах орон зайгаа бий болгоо. Хэрэггүй зүйлүүдээс салаа гэдэг ийм хөзөр байна. За тэгээд дараагийн хөзөр нь болохоор shine bright гэдэг хөзөр байна. Гэрэлтүүл. За тэгээд энэ хөзөр маань болохоор өөрөөгөө хайрлах гэдэг юм уу өөрөөгөө бий болгох зүйл маань хизээж алдаа байхгүй. Зарим нь үнийг зүгээр ингээ хүлээж авах болно. Зарим нь үнийг болохоор ашиглах болно. Тэгэхээр муу энерги таныг гэрлийг
дарахыг зөвшөөрөө гэдэг муу энергит автахыг битгий зөвшөөрөө гэдэг. Одоо энэ муу зүйлээсээ салах одоогийн харилцаанаас яг одоо урд наснд одоо муу харилцаа гэдэг маань одоо ингээд бусдын явуулга тэ та хоёрыг одоо ингээд нэг юм салгах гэх юм уу юм хүмүүсийн явуулга байсан бол одоогийн энэ амьдралд ч гэсэн магадгүй та хоёр маань бусдын үгээр үг хийгээд ч гэх юм уу тэ иймэрхүү одоо өөртөөхөө энэ харилцаанд оруулахгүй зүйлээ битгий оруулаа. Ирээдүйд те яг ийм бусдын зүйл гэх юм энэ муу энерги сөрөг бодол бол ерөөсөө хэрэг байхгүй. Харин ч эсрэгээрээ одоо ид шид гэдэг зүйл таныг одоо өдөр тутамд л тань та хоёрын харилцаанд тохиолдож идэг шүү. За дээрэс нь бити одоо бууж үг те өнгөрсөн дэх алдаанасаа суралцаад харин ч одоо ингээд урагшлах эрч хүчтэй байгаараа гэдэг ийм хөдрүүдийг гаргад ирсэн байна. За тэгэхээр та хоёр маань энэ амьдралдаа бол өнгөрсөн дэх одоо энэ аль маань ингээд нууж исэн тий биеиндээ сэтгэлтэй гэдгийг нууж исэн ч гэдэм үү энэ зүйлээ одоо энэ амьдралдаа илүү их одоо биеиндээ өгч тий хайртай шүү гэдэг би чамд сэтгэлтэй шүү тий гэдэг иймэрхүү бодлуудаа нуухгүйгээр ил гаргаж сурах хэрэгтэй байна. Дээрэс нь бусдын үг үйлдэлээр биеинээ дүгнэх хэрэггүй болох нь байна. За дээрэс нь биеийнхээ ачаанаас хөнгөлөлцөх. За дээрэс нь хит их зүйлийг сөргөөр бодох, өөрөөгөө бодлын хүлээс нь битгий оруулаарай. Магадгүй баг зэргийн бодол орж ирэх тохиолдолд нөгөө хүнтэйгээ хамтрагчтайгаа ярилцах. Ярилцсны үдэн дээр тэр асуудлыг шийдэх боломжтой шүү гэдгийг харуулж байна. Тэгээд та хоёр маань өнгөрсөнд ч гэсэн маш юм гайхалтай бүтээлч бие нэгэ гэсэн цэвэр ариун чин сэтгэлийн юм мэдрэмжтэй хайртай хосууд байсан харагдаж байна. За тэгэхээр урд насн дээр гарсан энэ алдаа, энэ харилцааг үгүй хийсэн зүйлүүдийг энэ харилцаан дээрээ, энэ амьдрал дээрээ гаргахгүй байх нь одоо та хоёрын энэ харилцаанаас сурах зүйл маань байна. За ингээд 3 дугаар бүлгийн маань уншлага дуусч байна. Дараагийн бичлэг хүртэл баяртай. Үзсэнд баярлалаа. 4 дугаар бүлгийн маань уншлах эхлээд бэлэн болсон байна. За бүгдээрээ гол картуудаа хөдрөөсөө гаргаж ирцгээе. За 4 дугаар бүлгийн маань таны бодож байгаа хүний одоо урд насны дах амьдралын тухайн үеийн мэдрэмж, таны гих сэтгэл, дээрэс нь тэр хүн ер нь ямар хүн байсан бэ гэдгийг энэ хөдрөөрөө бүгдээр олж мэдцгээе.
энэ хөзрөөрөө бүгдээрээ таны өнгөрсөн дэх урд насны амьдралыг энэ харилцааны талаар ямар бодолтой байсан, нөгөө хүндээ ямар сэтгэлтэй, ямар мэдрэмжтэй байсан, за та өөрөө ямар хүн байсан гэдэг талаар энэ өдрөөс бүгдээрээ гаргаж ирцгээе. За тэгээд энэ хөзрөөрөө бүгдээрээ 4-р бүлтэйг сонгосон. Одоо энэ урд насны амьдралд маань та хоёрын бодож байсан бодол, за дээрэс нь ойлгох ёстой зүйлийг энэ картаасаа гаргаж ирцгээе. Дөрөвдүгээр бүлгийн маань гол хөтөр болохоор 5-ын зас байсан. За тэгэхээр 4-р бүлийг сонгосон хүмүүс маань урд насндаа маш их хүнд хэцүү цаг үеийг хамтдаа туулсан. За тэгээд хүнд хэцүү цаг үе гэдэг нь материалын болон сэтгэл зүйн тал дээр аль алин дээр нь одоо маш их хүнд зүйлийг хамт туулж ганцаардал, дутагдал тэр үе яг тэр үеүүдэд бие биенийгээ түшиж чадсан, төвшсөн. За тийм хосууд урд насндаа байсныг гол хөтөр маань харуулж байна. За тэгээд хажууд нь Page of Pentacles гарч ирсэн. Тэгэхээр та хоёр маань урд насндаа илүү их туршлагдсан, бие биенээсээ суралцсан магадгүй хайр нь айгүй гинэн цайлхан, шин мэдрэмжтэй амьдралын нэг тийм гүн гүнзгий сорилтуудаас өмнө нь ингээд эдгээр одоо гүн гүнзгий сорилт болохоос өмнө айгүй гинэн ариухан ч гэдэм үү ингээд нэг гинэн итгэмтгий одоо харилцаа байсан байна. Дээрээс нь бие биенээсээ маш их зүйлийг суралцсан, бие бинийгээ түших толгоор болсон харилцаа харагдчихээн. За тэгэнгүүт энд карма гэдэг хөтөр гарсан байна. За энэ бол ерөөсөө айх юм байхгүй. Энэ карма гэдэг маань ер нь л judgment хөтрийн одоо арай илүү ч гэх юм уу тэрний яг дараачийн хөтөр. Ер нь бол утга ижлэхэн. За тэгэхээр энэ болохоор 4-р бүлгийг сонгосон хүмүүсийн маань энэ урд насны энэ харилцаа бол зүгээр нэг хайр биш. Энэ бол маш том сүнсний сорилт, шийдвэртэй холбоотой. Тэгээд та хоёрын урд насанд нь одоо нэг нэгнийхээ тавиланд ингээд шийдвэр гаргах маш том нөлөө бүхий хүн, хүчтэй одоо шийдвэр гаргах нөлөө бүхий хүн байсан гэдэг энэ карма гэдэг хөтөр маань гаргаж ирж байгаа. Тэгэхээр та хоёр маань зүгээр нэг учирлаар учраагүй бие биендээ маш их тийм том сорилт болсон, бие биенийхээ одоо шийдвэр, маш том шийдвэр, одоо бие биентэйгээ учрна гэдэг нь, бие бинийгээ сонгоно гэдэг нь өөрөө маш том шийдвэр байсан гэдгийг энэ хөзрөөс харж болно. За тэгээд Ten of Swords гарч ирсэн. За тэгэхээр урд насндаа та хоёрын маань энэ харилцаа маш их сэтгэл өвдөлтөөр
маш их юм сэтгэл төвдлсөн, маш их юм шарахаар дууссан, төгссөн харагдаж байна. Тэгээд хамгийн хүнд одоо байж болох хамгийн хүнд шарах одоо урвалт ч гэдэг юм уу те. За нэг тийм нөхцөл байдлаас болоод та хоёрын маань харилцаа төгссөн. Аль аль нь маш их гүн сэтгэлийн шарахтайгаар урд насныхаа одоо энэ хайрын амьдралыг төгссөн гэдгийг энд гаргаж ирсэн байна. За тэгээд King of Sports маань дэш гарч ирсэн. Тэгэхээр магадгүй энэ харилцаанд ийм дулаан тэгээ одоо энд ингээд цаанаас доош гарч ирсэн. Тэгэхээр ийм гэгээлэг, дулаан мэдрэмж би эндээ нэг ийм халуун дулаан энерги өгөхөөсөө илүүтэйгээр та хоёрын харилцаанд хит их одоо ийм хүйтэн хөндий харилцаа, дээрэс нь ийм дутуу одоо нэг ийм хүйтэн одоо хит ийм цэвдэг ч гэдэг юм уу те нэг тиймэрхүү шийдвэр их голлсон, давмгаалсан. За тэгээд хайраас илүүгээр одоо энэ шудраг ас ч гэдэг юм уу те үүрэг хариуцлага, логик сэтгэлгээ ч гэдэг юм уу те тийм одоо байдал илүү давмгаалсан байдалтай байсан харагдаж байна. Ерөөсөө би биендээ ийм гэрэл хийгээд дулаан мэдрэмжийг өгөхөөс илүүтэйгээр одоо биендээ хүйтэн мэдрэмжийг айгүй хөөгдөг байсан хосууд харагдаж байна. За тэгээд энд Two of Swords болон хоёрын зоос хоёлаа гараад ирсэн байна. За тэгэхээр та хоёр маань магадгүй энэ төгсөлт болохын одоо төгсгөл болох үед та хоёр маань аль нэг нь буруу сонголт хийсэн. Тэ эсвэл одоо ингээд юунаасаа энэ тэнцвэргүй харилцаа хит их ачаалал. За эдгээр зүйлсээс бас болоод та хоёр маань салсан байх магадлалтай. Дээрээс нь энд 8-ын сэлэн бас гарч ирсэн байна. Тэгэхээр маш их юм айдас сэтгэлийн дарамттай харилцаа сүүл рүүгээ болж хуурсан байна. Эхэндээ маш их юм гэгээлэг ч гэдэм үү маш их зүйлийг үзэж туулсан, бие биенийхээ түшиг тулгуур болсон. За дээрээс нь ингээд шин байх үедээ те бие биенээсээ суралцсан, мэдсэн ийм харилцаа байсан боловч яг салах үе нь маш юм сэтгэл өвтгөн, бие биендээ маш их юм одоо дарамтыг учруулсан. Дээрээс нь маш их юм тэнцвэргүй харилцаа. Дээрээс нь бие биендээ маш их юм хүйтэн хөндий ханддаг. Хит их одоо нэг юм зүрх сэтгэлээд юм дулаанхан зүйлээ биш энэ зүйлийг мэдрэхээ болоод хитрхи их юм цэвдэг сэтгэлээр бие биендээ хандсны улмаас бие биендээ маш их одоо аль аль нь юм сэтгэлийн шарахтайгаар салсан хүмүүс маань одоо энэ 4-р бүлгийг сонгосон байх магадaltaй урд насандаа. За тэгэнгүүт яг салах үе нь л маш юм хүндрэлтэй те ингээд юм хэцүү байсан. Тэнгүүт энэ харилцаа тэр чигтээ юм одоо хүйтэн хөндий байсан ч гэдэм үү тийм бол ерөөсөө биш. Яа тэгэхээр та хоёрын маань бие биенийхээ боддог байсан бодол тэр хүнийгээ хардаг байсан харц ч гэдэм үү те дээрэс нь энэ харилцааны талаарх мэдрэмж гэдэг зүйлүүд нь бүр ингээд шал өөр байсан байгаа байхгүй ихэн үедээ ч гэдэм үү яг төгсгөл нь л үнэхээр бүр ингээд эцэст те бүр яг ингээд төгсгөл нь л үнэхээр та хоёрт ингээд хүнд аль алинд нэм сэтгэлийн шарах үүсгэсэн болохоос биш яг ингээд бусад үедээ бүр одоо энэ нар их өдөр эрэгтэй талаас те таны бодож буй хүн чинь бол үнэхээр юм гэрэл хийгээтэй энэ харилцаанаас гэрэл хийгээг мэдэрдэг, танаас халуун дулаан энергийг мэдэрдэг, тантай хамт байхдаа яг хүүхдчиг ажралтай байдаг байсан үе байгаа. Энэ харилцаанд ерөөсөө сайн муу ээлжилсэн гэхдээ салалт нь бол одоо гэдгийг үхэл хагцалч гэдэг юм уу тэг ингээд гурдагч гэдэг ч гэдэг юм уу тийм зүйлүүдээсээ илүүтэйгээр бие биендээ л зүгээр нэг юм хатуу хүйтэн ханддаг байсан зүйлээсээ болоод салсан. За дээрэс нь магадгүй урд насндаа та хоёрын маань энэ учирсан шалтгаан маань урд насны чинь маш том юм сүнсний одоо том сорилт шийдвэр тэг холбоотой та хоёр урд насндаа учирсан байж болцсохгүй. Тэгэхээр та хоёр маань энэ амьдралтаа ч гэсэн ер нь бол энэ харилцаанаас сурах ёстой зүйлээ сурсан уу? За энэ сүнсний энэ том шийдвэр, энэ том сорилтоо давсан уу гэдгийг одоо энэ амьдралтаараа бас та хоёр маань мэдэх боломжтой. За тэгэнгүүт за эрэгтэй талаас эхлэе. За эрэгтэй талаас за ер нь яг ямар хуу хүн байсан юм бэ? За танд ер нь яг ямар сэтгэлтэй энэ харилцаанд энэ амьдралтаа
өнгөрсөн энэ амьдралдаа та хоёрын маань учирсан шалтгаан юу юм бэ ч гэдэг юм уу. За тэр талаас нь харах юм бол за та хоёрын одоо зорилго ч гэх юм уу, одоо энэ харилцааны зорилго бол энэ өмнөх амьдралдаа одоо урд насндаа энийг сэтгэлийн шарахын зүйлээгээ эдгээх тий сэтгэлийн шархаа эдгээх, харилцан биеийнхаа сэтгэлийн шархыг эдгээх, за дээрэс нь энэ дуусгаагүй асуудлуудаа засах, тий биеиндээ дутуу ойлголцсон энэ их одоо асуудлуудыг давхар одоо энэ амьдралдаа та хоёр маань засахын тулд учирсан байх нэ энэ амьдралдаа. За магадгүй урд наснда та хоёр маань буруу ойлголцсон, би тэг буруу сонголт хийсэн ч гэдэм үү, тэрэндээ магадгүй дараа нь харамсаж исэн учраас энэ наснда та хоёр маань тэдгээр асуудлуудаа шийдэх. За тэгээд энэ дуусгаагүй зүйлүүдэд дуусгах, биеийнхаа энэ их гомдол, энэ их биенийгээ гомдоосон сэтгэлийн шарахыг бас эдгэх гэж учирсан харагдаж байна энэ амьдралдаа. За тэгэнгүүт яагаад гэхэлэр урд насндаа маш биендээ ингээд илч хөөгөө одоо тэг гэрэл хийх нь байгаагүй бол энэ насандаа та хоёр биеийнхаа гэрэл хийх нь болох зөв замаар тэг биендээ ингээд биеийнхаа хажууд ад жаргалыг мэдрэх, биендээ ингээд дулаан энергийг, халуун дулаан мэдрэмжийг төрүүлэх. За дээрэс нь энэ тосын аяга манаас гараад ирсэн. За тэгэхээр та хоёр маань энэ насандаа бас яхаарахгүй ингээд биендээ үнэн сэтгэлээс ханддаг үнэн сэтгэлээсээ биенийгээ чин сэтгэлээсээ хайрлах тал дээр суралцах хэрэгтэй гэдгийг бас харуулж байна. За тэгээд дээрэс нь энэ насандаа та хоёр маань төв ус уурс гарч ирсэн. Тэгэхээр энэ насандаа та хоёр маань зөв сонголт шийдвэрийг гаргах. За ажил баланс, ажил амьдрал те бүх зүйлийнхаа ингээд тэнцвэрийг олох тал дээр бас суралцах хэрэгтэй. За дээрэс нь өвдөлтөөс илүү ийм уучлал тэ дээрэс нь одоо ингээд оюун санааны хувьд бие махбодын хувьд бие бинийгээ уучлах нөгөө хүний одоо сэтгэлийнхэн шарахыг нь эдгэх ч гэдэм үү, тиймэрхүү зүйл төр бас энэ насандаа анхаарах хэрэгтэй. За тэгэнгүүт урд насандаа таны бодож буй энэ хүн чинь ямар хүн байсан бэ гэхлээр за энд world төзөр гарч ирсэн байна. Тэгэхээр тэр хүн маань таны амьдралд одоо маш юм чухал тий бүхэл бүтэн одоо энэ хорвоо ертөнц гэдэг шиг маш чухал байр суурийг илэрхийлдэг одоо маш чухал байр суурьтай хүн байсан. За тэгээд дээрэс нь та хоёр маань нэг үеийг одоо эхлүүлээд дуустал нь гэдэг юм уу тий одоо ингээд нэг хүний нэг одоо chapter гэдэг номоор ярих юм бол тий нэг chapter-ийн нэг бүлгийг одоо ингээд хамт эхлүүлээд дуусгасан төрлийн тийм хүн байна л да. Маш том нөлөө үзүүлэх үз. Та хоёр бол биенийхээ хувьд маш том ингээд нөлөө бүхий хүмүүс гэдэг эндээс харж болно. За тэгээд энд 8 аяга гарч ирсэн байна. Тэгэхээр урд насандаа энэ харилцаанаас явах шийдвэрийг таны одоо бодож байгаа хүн таны эсрэг хүссэн чинь одоо эрэгтэй талч гэдэг юм уу гаргасан байх. Магадлалтай энэ харилцааг тий орхисон хүн нь хань хайр сэтгэлдээ бууж өгсөн хүн ч гэдэг юм уу тий ер нь л нөгөө талын чинь хүн байсан байна. За тэгээд тэр хүн маань ер нь ямархуу хүн бэ гэдгийг одоо энэ King of Pentacles гэдrээс бас харж болно. Тэр хүн одоо урд насандаач тэр одооч тэр ер нь юм үнэнж тогтвортой үүрэг хариуцлага айгуу ухамсарлсан. Дээрэс нь альваад айгуу юм удаан тогтвортой удаан одоо хөдөлдөг гэдэг юм уу те юм эргэлзээтэй зүйлтэй ер нь хэр баргийн хөдөлдөг гэдэг юм уу. Ер нь бол нэг юм няхуур төрлийн хүн байсан байна. Одоо энэ амьдралаа ч гэсэн нэг тэгж хол зүрхгүй ер нь бол. За тэгээд хоёрын саваа гарч ирсэн байна. Тэгэхээр ер нь бол таныг одоо энэ дээр бас сонголт гарч ирсэн. Энэ дээр бас ингээд өнгөрсөндөө энэ хүн ийм хоёр сонголтоос ч гэдэг юм уу те ингээд таныг сонгоно, тантай ингээд учирж хосын харилцаанд орно гэдэг маань энэ хүний хувьд бол маш том шийдвэр, маш том сонголт эргэлзээтэй те яг нэг тийм сонголт байсан гэдгийг энэ үзрээс харж болж байна. За тэгээд за энэ сан хузар таныг харахаар мэдээж ингээд хүүхэд шиг маш юм ад жаргалыг мэдэрдэг байсан. Дээрэс нь энд
зоосны яхтан гарч ирсэн. Тэгэхээр та бол тэр хүнд бол маш юм халамжтай. За дээрэс нь гэр бүлээ гэсэн сэтгэлтэй, ийм доктортой байдлыг авчирч ирж танд та бол тэр хүнд маш юм доктортой байдлыг мэдрүүлж чаддаг эмэгтэй хүн. Халуун дулаан тий яг нэг юм гэр бүл амьтай, гэр амьтай ийм дулаахан сэтгэлтэй эмэгтэй хүн та бол энэ хүнд байжээ. Тэгэнгүүт энэ хүн маань өөрөө жоохон ийм өөрийгөө тухайн үеийн амьдралдаа жоохон дутуу үнэлдэг, жоохон ирч хүчээ тий ийм цог золбоо гэж тийм үү. Тиймэрхүү зүйл нь жоохон өөртөө дутуу. Дээрэс нь юу гэдэг юм зоригтой тий ийм хүсэл эрмэлзэлтэй байж чаддаггүй. Заримдаа жоохон хит ийм суул тэгээд жоохон ийм зөрүүд тэгээ өөрөөрөө жоохон ийм гүжүүд надтай бас байсан харагдаж байна. За тэгээд 5-ын зоосоор биш 5-ын юугаараа болохоор сэлмээрээ болохоор энэ харилцааг энэ хүн орхиж явсандаа тэ энэ харилцааг алдсандаа бүр ингээд маш их харамсаж исэн. Бүр ингээд ялагдсан тэ бүр ингээд ялагдагч тийм мэдрэмж авч исэн. Дээрэс нь танд одоо ингээд юм хатуурхдаг байсан тухайн үедээ маш их харамсаж исэн. Ер нь бол орхиж авсан шийдвэртэй энэ эрэгтэй хүн бол таны бодож байгаа хүн бол өнгөрсөн урд насндаа бол харамссан байдалтай байсан гэдэг бол энэ хүзүүсээ харж байна. Энэ хавсын харилцааг энэ эрэгтэй хүн өөрөө ерөөсө хадгалж чадаагүй. Энэ харилцааг өөрөө ингээд таслаад зогсоогоод ийм сайхан мэдрэмжтэй ийм байсан хэрнээ энэ харилцааг ерөөсөө цааш нь үргэлжлүүлж чадаагүй. Яг ингээд нэг жоохон юм хойрог зан гаргасан ч гэдэг юм уу. Нэг юм өөрөө хүссэн шиг авч явж чадаагүй, хүссэн эр хүн шигээ те нэг юм ирч хүчтэй ч гэдэг юм уу. Уужуу те ийм зангаад ерөөсөө гаргаж чадаагүй. Яг нэг юм өөрөө хүсдэг эрэгтэй хүнээс арай өөр нэг юм хүүтэн төрлийн байсандаа ер нь бол айгүй харамссан. За дээрэс нь хадгалж чадаагүй ингээд орхио явсандаа маш ийм их аз жаргалыг те энэ их зүйлийг орхиж явсандаа бол нэлээд харамссан, урд насндаа харамссан байдалтай байна. Энэ хүзрүүдээсээ бол харахад бол тэгэхээр бол ер нь бол одоо таавал энэ хүнд хангалттай зүйлийг хийж өгсөн гэдгийг энэ хүн алдсныхаа дараа л ухаарсан гэх юм уу. Таавал энэ хүн тэ гэрэл хийгээ аз жаргал халамж тэ бүх зүйлийг одоо ингээд өгсөн ч гэсэн энэ эрэгтэй хүн өөрөө сонголт хийхдээ шийдвэр гаргахдаа эргэлзээд за тэгээд тэрнийхээ улмаас одоо буруу сонголт тэ та хоёрыг ийм салгахад хүргэсэн хүн маань бол энэ хүн байсан байна. Урд насндаа. За тэгээд энэ одоо ийм дутуу те хүнд цаг үеийг хоорондоо туулаад түшиг тулгуурн болоод ингээ явсан хэрнээ яг ингээд эцсийн мөчөд бас ингээ салаад орхиод явсандаа бол ер нь ингээд орхиод явсанд нь таа ч гэсэн маш их юм шаналсан ингээ шархалсан мэдрэмжтэй байсан байна. Тэгэхээр энэ хэсгээс ингээ харахад бол та хоёрын маань одоо энэ амьдралын зорилго бол юм аз жаргалаас ерөөсөө цухтаах биш. Харин ч ингээд хүнд хэцүү цаг үеийг туулаад энэ аз жаргал гэдэг зүйлийг одоо бүтээж сурах. За дээрэс нь сонголт шийдвэр гэдэг зүйлийг нууцаар нэг хүн нь тэ хийх биш, хамтдаа ингээд ярилцаж хамтдаа үннээр тэ ингээд чин сэтгэлийн ярилцлага ингээд хийж альва сонголт шийдвэрийг ганцаараа гаргах биш, хоёулаа гаргах. Яагаад тэгэхээр урд насндаа энэ хүн ганцаараа гаргасан учраас энэ харилцаа дуусаад бие бинийгээ шархлуулаад орхисон учраас энэ одоо амьдралдаа та хоёрын маань сурах ёстой зүйл бол альва сонголт шийдвэрийг ганцаараа биш, хоёулаа ярилцаж шийдвэр гаргах. За тэгээд хайр гэдэг зүйлийнхаа талаар маш их одоо юм зөв ойлголттой болох хэрэгтэй юм шиг санагдаж байна. Ягаад тэгэхээр хоёулаа жоох энэ хүн маань энэ харилцаанаас жоох энэ хайр гэдэг зүйлээс жоохон цухтаад эргэлзээд сонголт хийх дээрээ жоохон алдаад идэг төрлийн хүн учраас хайр гэдгийг ингээд ганцаараа давж туулах биш, хоёулаа ингээд бие бинийгээ түшиг тулгуур те бие бинийгээ ингээд нэгдмэл
одоо ингээд тэнцвэртэй байх ёстой шүү. Энэ ингээд тэнцвэр аливаа зүйлийнхаа балансыг сайн олох хэрэгтэй шүү гэдгийг одоо энэ амьдралдаа та хоёр маань ойлгох хэрэгтэй юм байна. Ер нь бол энэ зорилго, энэ амьдралын маань амьдралын тань зорилго бол ийм байх нэ. Тэгэнгүүт одоо бүгдээрээ таны урд насандаа ер нь ямар эмэгтэй хүн байсан юм? Энэ харилцааг ер нь юу гэж боддог байсан гэдгийг одоо эдгээр үзрүүдээсээ бас уялдуулаад хэдүүлээ ярилцаад ойлгоё. За тэгэнгүүт урд насандаа та тэр хүнд ямар сэтгэлтэй байсан бэ гэхээр за энд Ace of Cups Wands 2 маань зэрэгцээр гараад ирсэн байна. Тэгэхээр таны сэтгэлдээ үнэхээр юм цэвэр ариухан дээрэс нь энэ харилцааг, энэ хайрыг, энэ хүнийг бүр ингээд жинхнээсээ ингээд чин сэтгэлээсээ хайрладаг. Дээрэс нь энэ харилцаа таныг аягүй юм эмзэг, мэдрэмтгий болгож исэн харилцаа байна. Маш их одоо энэ хүнийг харахаараа тогтолдог, маш их бүр ингээд энэ хүнийг маш их одоо ингээд хажуудаа байлгах ч юм уу ингээд хүсдэг, хажууд догтлдог. За үнэхээр юм цэвэр ариун хайр сэтгэлээр энэ хүнд та ханддаг байсан гэдгийг бол зүгээр энэ хоёр хөдрөөс л ингээд харахад ойлгомжтой байна. За тэгээд дээрэс нь энд фул үзэр орж ирсэн байна. Тэгэхээр та энэ харийн харилцаанд, энэ хүнтэй харилцах, энэ харилцаандаа бүр ингээд юу ч мэдэхгүй те гинэн цайлганаараа ингээд очиж исэн, оролцож исэн. Тэгээ магадгүй таны анхны хайр ч гэх юм уу, урд насандаа анхны хайр байсан байх магадлалтай. Ямар ч юм туршлагагүй тэгээ зүгээр л үнэхээр би ингээд энэ хүнд хайртай юм байна. Энэ хүн ингээд намайг тогтлуулж юм ч гэдэг юм уу. Ийм сэтгэл мэдрэмжээр айгүй зөрөгтэй алхам хийгээд одоо нэг энэ хүн рүү төгч исэн тий. Айгүй юм гиннээр тогтолж одоо энэ харилцаанд орж исэн гэдгийг ингээд харж болж байна. За тэгээд таны хувьд бол энэ харилцааг ингээд үргэлжлүүлэх, цааш нь ингээд хөгжүүлэх, бүтээх тал дээр та илүү их одоо юм хүсэл зоригтой, одоо хүсэл тэмүүлэлтэй байсан харагдаж байна. Тэгээ илүү одоо энэ харилцааг цааш нь нэг шат ахиулах, хоёр шат ахиулах, ахиц гаргах тал дээр та илүү их одоо хичээдэг, илүү их одоо арга хэмжээ авдаг байсан харагдаж байна. За тэгээд дахиад нөгөө нэг харахаар та энд ингээд 5 аяга маань гараад ирсэн байна. За тэгэхээр та энэ харилцаанаас яг нэг юм энэ харилцаан дээр ингээд гинэн ингээд цайлганаар ингээд эхэлсэн, дээрээс нь урагшлуулахыг хүсдэг байсан ч гэсэн та энэ харилцаанд нэг юм өнгөрсөн одоо өнгөрсөнтэйгээ айгүйх зуралддаг байсан төрлийн хүн байна. Энэ харилцаан дээр одоо өнгөрсөнд энэ хүн таныг гомдоож исэн гомдлыг ерөөсөө мартдаггүй ч гэдэг юм уу те. Өнгөрсөнд одоо та хоёрын муудалцж исэн ч гэдэг юм уу, энэ хүний таныг жоохон гомдоогоо шахлуулж исэн тийм үеүүдийг ерөөсөө мартдаггүй, сэтгэлдээ тэгээд өөрийгөө бас жоохон их зовоодог байсан харагдаж байна. Одоо зүгээр энэ байгаа те харилцаанд одоо байгаа зүйлтэй анхаарлаа хандуулахгүйгээр ер нь ихэнхдээ өнгөрсөндөх юм гуниг те алдагдал, харамсалч гэдэг юм уу, тиймэрхүү зүйлтэй айгүйх юм гол одоо анхаарлаа айгүйх өгдөг байсан харагдаж байна та. За тэгээд 8-ын сэлэн маань гарч ирсэн. Тэгэхээр та бол нэг юм бүрэн одоо энэ харилцаанд бас итгэлтэй, сэтгэл хангалуун бас байгаагүй харагдаж байна. Та энэ харилцааны талаар маш их зүйлийг боддог, маш их одоо өөрийгөө энэ харилцааны талаар ургуулж боддог. Тэгээд тэр бодлынхаа хүлээснээс ерөөсө гарч чаддаггүй. За тэгэнгүүт нөгөө бодол нь ихтэйд эхлэхээр айгүйх юм сөрөг бас бодлуудыг айгүйх боддог. Өөрийгөө тэрүүгээрээ одоо юм хумдаг, барьдаг, хязгаарладаг дотооддоо баг зэрэг одоо юу гэдгийг айдастай энэ харилцааны талаарх тийм ингээд намайг хаяа авчихвал яадаг болж чадсан юм уу те, салуул явах бол дээрэс нь нөгөө талаараа энэ хүндээ бас жоохон ихтгэл алдсан ч тийм үү те, итгэлгүй энэ харилцааны талаар жоохон итгэлгүй байсан бас эндээс харагдаж байна. За тэгээд тэгэнгүүт за энд болохоор 2 аяга маань гараад ирсэн. За тэгэхээр угаасаа л 2 аяга тэгээд дээрэс нь Ace of Cups 2 маань гарч ирсэн. Тэгэхээр угаасаа л та бол үнэхээр энэ хүнд хайртай байсан.
та энэ хүнд үнэхээр хайртай, үнэхээр тогтолдог, энэ хүний төлөө бүр ингээд маш зөрөгтэй алхмуудыг хийдэг. За дээрэс нь маш юм бүтээлч энэ харилцааг урт хугацаанд цааш нь ахиц дэвшилтэй байлгахын тулд алхмуудыг хийдэг байсан боловч яг ийм бүрэн 100% бас яг ингээд өөрийгөө бас илэрхийлж чадаагүй гэх юм уу? Өнгөрсөнтэйгөө хитэх зуралддаг. Дээрээс нь одоо хит юм сэтгэл хөдлөл одоо эмзэг тал руугаа бас явдаг байсан байна. Одоо ингээд уйлж унжих ч гэдэг юм уу те, ингээд нэг юм харилцаан дээр арай илүү нэг юм сул дорой мэдрэмжийг бас их авдаг. Тэрнээсээ болоод өөрөө айгүй одоо их зүйл бодоод те ингээд шархалдаг гэх юм уу. Тэгэхээр ер нь бол таавал үнэхээр ингээд чин сэтгэлээсээ энэ хүнийг хайрлсан, догдолсон тэгсэрнэ дээрээс нь бас одоо тууштай те энэ харилцааг дээш нь ингээд урт хугацаанд өргөжлүүлэх гэж хичээсэн боловч нэг юм шарах, сэтгэлийн шарах одоо энэ хүнээс ирсэн танд одоо ингээд энэ цохилтуудыг та ерөөсөө ингээд дааж чадаагүй. Энэ харилцааг ингээд бүрэн одоо ингээд цааш нь үргэлжлүүлж чадаагүй байдалтай байна. Одоо энэ хүнээс ирсэн танд одоо энэ хүнээс ирсэн энэ хүн танд одоо ингээд юм жоохон хатуурхаж ханддаг те, хэцүү одоо магадгүй маргалддаг, дээрээс нь жоохон хурц хилам ингээд гаргаж ирдэг хүтэн хөндөй байдал ч гэдэг юм уу, таны ингээд төсвөрийг ингээд барсан байдалтай харагдаж байна. За тэгээд урд насандаа та өөрөө бас айгүй юм зөрөгтэй, дээрэс нь зөрөгтэй, тууштай, за тэгээд эмзэг, за тэгээд ямар нэгэн одоо энэ хайрын тал дээр ингээд сэтгэлээ ингээд тэр хүнд хайртай сэтгэлтэй болох юм бол өөрийгөө ингээд 100% зориулдаг. Ерөөсөө ингээд өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг дараад ч гэдэм үү те, би ингээд хэлэхгүй ч гэдэм үү мэдрэмжээ ингээд нуудаг төрлийн хүн бол та биш байсан бэ. Та бол ингээд бүр үнэхээр өөрийгөө та энэ хүнд зориулдаг, 100% зориулдаг, ингээд тэр хүнд ингээд сэтгэл ханамжтай байдлыг өгдөг, сэтгэлээсээ одоо ингээд бүх таны ингээд сэтгэл зүрх чинь энэ хүн рүү ингээд урсж идэг те. Энэ хүн гэсэн тэрийг чинь мэдэрдэг, халуун дулаан нэрхтэй байдаг байсан. Гэхдээ ерөөсөө гол асуудал нь л энэ нэрхтэй хүнтэй холбоотой. Таны энэ бодсон энэ хүнтэй холбоотой байсан байна. Энэ хүн таны энэ одоо авсан энэ сэтгэлийг чинь одоо сэтгэлд чинь эргэлздэг ч гэдэм үү, ийм эргэлзээтэй бас холбоотой буруу шийдвэрүүдийг гаргадаг. Тэрнээсээ болоод айгүйх гомдоодог л байсан харагдлаа. За тэгэхээр та бол одоо өнгөрсөн урт насныхаа амьдралаас одоогийнхоо амьдралд одоо юуг авч үлдэх ёстой вэ? Юуг нь одоо ингээд хаях ёстой вэ? Юуг сурах ёстой вэ гэхээр ер нь бол гонигтай зүйлээ тэгээд таныг орхиж явсан хүмүүсийг, дээрэс нь өнгөрсөнд болсон таны сэтгэлийн шарах гэдэг юм уу, тэдгээр зүйлүүдийг та зүгээр хүлээн зөвшөөрөх. Дээрэс нь өнгөрсөндөө хийх баригдалгүйгээр танд одоо таны хажууд одоо хэн бэ? Танд одоо юу үлдсэн бэ? Одоо байгаа зүйлдээ илүү их төвлөрөх. За дээрэс нь таныг орхиод явсан тэр хүн ч гэдэг юм уу, сэтгэлийн шарах ч гэдэг юм уу, тиймэрхүү зүйлийг та ингээд тавьж явуулах. Тэ одоо гунигаа бол ингээд зүгээр гуниг зовлонгоо ингээд дурсамж болгоод үлдээх. Тэгээд гомдол, тэгээ гомдлох тийм гомцсон зүйл байвал тэрийг одоо илүү ийм төлөвшүүлэх. Тэ за ингээд гомцсон. За гэхдээ одоо яах вэ гэдэг ингээд жоохон сэтгэлийн хаттайгаар бас болох. Энэ амьдралдаа тийм зүйлийг бас сурах хэрэгтэй гэж гарч ирж байна. За тэгээд дээрэс нь уучлах. За тэр уучлах гэдэг зүйл маань та өөрөө ингээд маш их сэтгэлийн шарахыг энэ хүнээс урд насандаа авсан учраас одоо магадгүй энэ амьдрал дээр та энэ хүнд жоохон ихтгэл алдарсан ч гэдэг юм уу, бас итгэж өгдөггүй. Дээрэс нь жоохон юм энэ хүн одоо энэ амьдрал дээр ч гэсэн таныг магадгүй
нэг юм бодолд автуулаад байдаг байж болно. Тэгэхээр ерөөсөө та тэр зүйлийгээ уучлах, энэ хүнийг уучлах энэ хүн гэхээсээ илүү өөртөө та хэрэгтэй учраас энэ хүнийг уучлах, альва зүйлийг уучлж өшөөх те. За дээрэс нь сэтгэлээ нэх. За ингээ шинэ хайр ч гэдэг юм уу, одоо шинэ юм тогтсон мэдрэмж ийм зүйл рүү зоригтой, дээрэс нь ингээд тууштайгаар ч гэдэг юм уу, ингээд төлөвсөн алхам хийх. Ерөөсөө ингээд танд ийм юмд эргэлзэх ч гэдэг юм уу, хайр сэтгэлээ ингээд дарах тий, би яг юу мэдэрч байгаагаа ингээд дардаг ч гэдэг юм уу, иймэрхүү мэдрэмж бол ерөөсөө танд зохихгүй, танд ерөөсөө хэрэггүй зүйл. Та зүгээр л яг юу энэ хайрын шинэ мэдрэмж, энэ шинэ одоо хүсэл эрмэлзэл гэдэг юм. Иймэрхүү зүйлээ та зүгээр хүлээж аваад нөгөө хүндээ илэрхийлж сурахыг бас энэ амьдралдаа авч үлдэх хэрэгтэй. Яг энэ мэдрэмж урд насандаа та энэ хүний төлөө яг энэ алхам хийсэн шигэ тэ юу мэдэрдэг, ямар сэтгэл хөдлөлтөй байсан гэдгийг шууд илэрхийлдэг байсан шигэ энэ насандаа ч гэсэн, энэ амьдралдаа ч гэсэн энийг авч үлдэх хэрэгтэй. Ерөөсөө энэ зүйлээ бас гэж болохгүй. За дээрэс нь 6-гийн саваа маань доошоо гарч ирсэн. Дээрээс нь хатны саваа маань доошоо гарч ирсэн. Тэгэхээр ер нь бол ийм гадна болон дотоод одоо тэнцвэрийг сайн олох. Дээрээс нь энэ хүнтэй холбоотой нэг юм буруу ойлголтыг задлж лавшруулж мэдэх, зөв ойлгох. Магадгүй урд насандаа та энэ хүнийг буруу бусдын үгээр ч гэдэг юм уу, ямар нэгэн зүйлээр та энэ хүнийг буруу ойлгоод тэр зүйлээсээ болоод та өөрөө маш их хэмзэлж ийсэн харагдаж байна. Тэгээд ингээд энэ харилцааны тэнцвэр бас алдагдсан байж болно. Тэгэхээр урд насныхасаа энэ насанд авч сурах ёстой зүйл маань болохоор аливаа зүйлийн наан цаана гадна дотн тиймэрхүү зүйлийг олж харах, тэнцвэрийг олох хэрэгтэй. За дээрэс нь энэ тууштай альва зүйлийг одоо ингээд урагшлуулах ч гэдэг юм уу, ийм хүсэл эрмэлзлээ бас авч үлдэх хэрэгтэй. Танд бол урд наснасаа авч үлдэх ёстой зүйл нь бүр маш их байна. Хаях зүйл гэхээс илүү авч үлдэх зүйлүүд маань илүү их байна. Та маш их нээлттэй хүн байна. Одоо энэ насндаа ч гэсэн та магадгүй айгүйх нээлттэй, юу бодож, юу санддаг ч гэдэг юм уу, тэр зүйлүүдээ айгүйх юм нээлттэйгээр бусдад илэрхийлдэг. Дээрээс нь их зоригтой. За дээрээс нь хүнийг үнэхээр чин сэтгэлээсээ энэ хүнийг та үнэхээр чин сэтгэлээсээ хайрлаж байгаа. За хоёргүй сэтгэлгээр хайрладаг. За дээрээс нь айгүйх юм эмзэг, мэдрэмтгий эмхтэй гэж харагдаж байна. Тэгэхээр ерөөсөө та зүгээр л өнгөрсөнтэйгээ хийх зурлах хэрэггүй шүү гэдгийг л ер нь бол урд наснаасаа сурах хэрэгтэй харагдаж байна. За тэгэхээр урд насандаа бол миний бодлоор та хоёр маань айгүй хэцүү цаг үеүүдийг туулсан, хамт түшиг тулгуур болоод туулж исэн хэрнээ нэг юм эрэхтэй магадгүй гадагшаа дутагшаа сурахаар явдаг ч гэдэг юм, ажил төрхөрлөөр явдаг ч гэдэг юм, ямар нэгэн байдлаар л таныг юм сонголтын улмаас таныг орхио явсан. Гэхдээ тэр орхиж явсан одоо шийдвэртэй маш их харамсдаг, маш их одоо танаас авдаг энэ их зүйлүүд нь дараа салсны дараачаас үнэхээр чухал зүйл байсан байна. Энэ эмэгтэй хүн надад маш их зүйлийг өгдөг байсан байна гэдгийг бодоод дараа нь харамсаад үлдсэн нэг тийм харилцаа байна. Тэгэхээр одоо энэ амьдрал дээр магадгүй та хоёр маань эрэхтэй нь бас одоо үйл хөдлөлтөд жоохон удаан, за нэг тиймэрхүү нэг юм яг гадаагаа нь мэддэхгүй ч юм уу, нэг тиймэрхүү эргэлзээтэй, магадгүй жоохон зөрүүд ч гэдэг юм уу. Тиймэрхүү бас байж болно. Гэхдээ та хоёрын маань одоо урд наснаас энэ насандаа ойлгох ёстой, хэрэгжүүлэх ёстой зүйл болохоор бие биендээ итгэх, бие биенийхээ одоо тэнцвэрийг олох. За дээрэс нь бие биендээ зүгээр нэг юм
хайр биш, үнэхээр юм цэвэр ариун хайр байсан гэдгийг хин ухаарад энэ амьдралдаа ч гэсэн энийгээ одоо хэрэгжүүлэх. За тэгээд урд энэ амьдралдаа та хоёр маань яах гэж учирсан бэ гэхлээр урд наснаасаа эдгээр зүйлүүдээ энэ сэтгэлийн шаргач гэдэг юм уу энэ зүйлүүдээ эртний талч тэр тааж тэр ойлгосон эсхийг чинь одоо шалгахын тулд үндсэндээ нэг юм шалгалтын сорилоос болж учирсан ч гэх юм уу. Ер нь л за тэгээд энэ сорилыг энэ одоо шалгалтыг та хоёр маань давчих юм бол давч чадах юм бол одоо энэ насныхаа одоо та хоёрын маань энэ насныхаа одоо учирлыг сорилыг даваад энэ насныхаа шалгалтыг одоо үндсэндээ бол давчлаа. Тэгэхээр цаашаагаа ингээд харилцаа маань илүү сайхан цэцэглээд явах боломжтой гэдгийг бас харуулж байна. За тэгээ би альтрон бас энэ нөгөө үгтэй юунуудаас сонгосон. За тэгээд энэ үгтэй картуудаас хэдүүлээ бас орчуулад харцгаая. За A Deeper World гэдэг утгаар байна. За тэгэхээр Deeper World гэхэлэр илүү дэлхийн одоо гүн байдал гэх юм уу? За одоо ер нь бол балансаа олох хэрэгтэй. Тэгээд юм харанхуй, гунигтай тийм хүнд хэцүү үед зүрх сэтгэлээ нэх дээрэс нь өөрөө өдөр бүр инрэх. За тэгээд амьдралын замаа бити ингээд хүчил тэ зүгээр байгаа зүйлийг байгаагаар нь хүлээж авах талаар ийм хөзөр байна. За тэгээд exactly as you are гэнэ. Одоо байгаа чинь л одоо яг одоогийн байгаа чинь л одоо чи шүү дээ гэх юм уу? За тэгэнгүүт энэ өдөр маань болохоор одоо байгаа цаг мөчтэй үргэлж одоо ингэ сэтгэл тондоор байдаг хүн хизээч илүү сайхан цаг ирээдүй байхгүй. Яг одоо эндээс сэтгэл ханамжийг мэдрэхийг өөртөө зөвшөөрөх. Яг одоо байгаа зүйлтэй одоо байгаа өөртөө илүү сэтгэл хангалуун бай. Одоо байгаа зүйлтэй л ингэ талархсны хариуд одоо ирээдүйд чинь улам илүү гэрэлтэж илүү одоо сайхан зүйлийг өөрөөсөө соронцож шиг татнаа гэсэн утгатай хөзөр байна. Тэгэхээр ерөөсөө та бүхэн маань одоо ингээд өөртөө сэтгэл дундуур байх юм бол өөртөө илүү сайхан зүйлийг ирээдүйд дуудах боломжгүй. Тийм болохоор одоо энэ өнгөрсөн энэ хөзөртэй их холбоотой байна. Ерөөсөө ийм өөрийгөө сэтгэл дундуур бити мэдэр байгаа зүйлдээ илүү ханхаар байгаа зүйлдээ илүү талархаж сурах юм бол тандыг илүү их зүйл рүү хөтөлнө гэдгийг сануулж байна. За тэгээд энд you decide та шидэ гэх юм уу. За тэгээд за хэрвээ өөрийгөө хүнд одоо чин сэтгэлээсээ тусалж хэрвээ ямар нэгэн одоо ач тус хүсэж одоо туслах юм бол тэр нь одоо ингээд нэг юм хэрэггүй. Тэгэхээр ерөөсөө хүнд одоо туслах байгаа бол хүнийг одоо хайрлах байгаа бол тий яг ингээд чин сэтгэлээсээ одоо тэр хүн тусалж зүгээр нэг юм аливаа зүйлийн ашиг сонжооны хувьд ч гэдэм юм уу одоо өөрийгөө хүнд туслуулбал хэрэггүй. Дандаа хүн туслахтаа яг зөвхөн ингээд зүрх сэтгэлээсээ хүнд тусалж гэдэг өдөр байна. За та шинэ сонголт хийхдээ шинэ үр дүнг одоо бий болгодгоо. Тэгээд хуучин одоо хэв маяг хуучин зүйлээ орхиж шинэ одоо боломж хүч чадлыг ингээд хүлээж аваа. Таныг бүрэн дүрэн дэмжиж байна гэдэг хөзөр байна. Тэгэхээр өнгөрсөн дэх энэ их зовлон, энэ их шаналлаа ер нь бол орхиод шинэ одоо энэ харилцаанаасаа шинэ зүйлийг сурч мэдэх. Энэ шинэ харилцаанаасаа шинэ зүйлийг энэ харилцаанаасаа одоо энэ шинэ амьдрал эхэлж байгаа учраас урд насныхаа зүйлээс сурахын сураад хэрэгтэйг нь авч үлдээд хэрэггүй одоо энэ их зовлон шаналл тийм энэ хүн орхиж явсан ч гэдэм юм. Иймэрхүү танд хэрэггүй зүйлүүдээ ер нь бол хаяад шинэ зүйлд
илүү их анхаарлаа хандуулж шин замаар яваа гэдэг карт танд бас гарч ирсэн байна. За ингээд 4-р бүлгийн маань уншдаг дуусч байна. Дурсамж таарад байлаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Баярлалаа.